Хичээлийн зорилго логик сэтгэлгээний бодлогуудыг бодож оюун ухаанаа сорих. Логикийн бодлогууд нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд маш үр дүнтэй. Учир нь логикийн бодлогуудыг бодох нь оюун ухааны гимнастик болдог байна. Өөрөөр хэлбэл цэгцтэй зөв сэтгэдэг, оюуны өндөр чадамжтай болно гэсэн үг юм. Логик нь эргцүүлэн бодохоос эхэлнэ. Эргцүүлэн бодох гэдэг нь юмс үзэгдэл, мэдээлэл тулгуурлан, задлан шинжлэх, үнэлэлт өгөх, үндэслэл дэвшүүлэх, замаар дүгнэлт гаргах үйлдэл юм. Энэ үйлдэлийн тусламжтайгаар бид үнэн худал, хэрэгтэй хэрэггүйг ялгаж чаддаг байна. Ингээд сурах хүчиг дээрх бодлогуудыг харъя. Бодох гэж байгаа бодлоготойгоо холбоотойгоор сурагчдын өмнөх мэдлэгийг сэргээн ярилцах нь илүү үр дүнтэй байх болно гэдгийг анхаараарай. Нэгдүгээр бодлогыг бодохоос өмнө чи ямар нэгэн автобус харж байсан уу? Автобусыг дүрслээрэй гэх мэтээр ярилцаж болно. Ингээд зургийг харуулж бодлогын өгөгдлийг танилцуулна. Бодлого 1. Автобус аль чиглэлд явж байна вэ? Учрыг тайлбарлал. Энд автобусны юунд дутуу байгааг анзаарахыг сануулж болно. Ингэснээр сурагчид хариултыг олоход дүхэн байх болно. Хоёрдугаар бодлогыг бодохоос өмнө ямар үед тэнцвүүгийн тэмдгийг ашигладаг юм бол гэсэн асуултаар чиглүүлэн ярилцаад үүний дараа зургийг харуулна. Мөн бодлогын өгөгдлийг танилцуулна. Бодлого 2. Хүнсний ногоонуудын жинг, жижиг, том туухайгаар илэрхийл. Энд тэнцвүүгийн тэмдгийн хоёр талыг тэнцвүү байлгана гэдгийг анхааруулна. Мөн тэнцвүү байгаа юмсын нэгийг нөгөөгөөр орлуулах эсвэл тэнцвүүгийн тэмдгийн хоёр талд ижил зүйлийг нэмэх буюу хасахад тэнцвэрт байдал алдагдахгүй гэдгийг хэлж болно. Эндээс сурагчид зөв хариултыг олоход дүхэн болох юм. Гуравдугаар бодлогыг бодохоос өмнө 3 оронтой, 2 оронтой тоонуудыг унших даалгаврыг гүйцэтгүүлнэ. Үүний дараа бодлогын өгөгдлийг танилцуулна. Бодлого 3 оронтой тооноос 2 оронтой тоог хасахад 1 гарав. Эдгээр тоонуудыг олоорой. Энд зөрүү нь 1 байх 3 ба 2 оронтой ямар тоонууд байх боломжтойг тооцоолохыг сануулж болно. Ингэснээр хариултыг олоход хялбар байх болно. Бодлого 4. Хүснэгтийн нүднүүдэд 1-ээс 5 хүртэлх тоонуудыг аль ч мөр багнанд 1 тоо 1 л удаа орсон байхаар нөхөж бичээрэй. Энд хамгийн олон тоо бичигдсэн мөр багныг ажиглаад түүнийг сонгож авна. Сонгосон мөр багны дагуу тоог давхцуулахгүй байхыг анхааруул. Ингэснээр сурагчид хариултыг бодож олох юм. Бодлого 5. А, Б нь ямар цифрүүд вэ? Учрыг тайлбарлаарай. Энд ижил үсэг, ижил тоо байх боломжтойг сануулна. Ингэснээр сурагчид хариултыг олоход хялбар байх юм. Бодлого 6. Энэ бодлогыг бодохдоо чиний баруун эсвэл зүүн гар аль нь вэ? Яг одоо чиний зүүн гар талд хэн байна вэ? Гэх мэтээр өмнөх мэдлэгийг сэргээн ярилцаж болох юм. Ингэснээр сурагчид хариултыг олоход дөхөн болох юм.
Ингээд сурагчдыг цэгцтэй зөв сэтгэн бодоход нь чиглүүлэгч багш танд амжилт хүсье. Дараах бодлогоодыг бие даан хийлгээрэй.